Монгол улсын түүхэн уламжлал идэвхтэй гадаад бодлогын үргэлжлэл болон Монгол улсын ерөнхийлөгчийн эвэлдор гадаад харилцааны сайдын санаачлагаар дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж бэлтгэж байна. За манай улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих олон улсын чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал 2022 онд эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын анх дахь хурал, 2023 онд гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтуудыг зохион байгуулсан нь гендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан гэж үзэж байгаа. За энэ удаагийн чуулга уулзалтанд 23 орны 500 орчим бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгд орж цуглана. За харилцаа холбоо, харилцан тогтоох, хамтын ажиллагаагаа эхлүүлэхээс гадна гендерт суурилсан эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжил зэрэг стратегийн асуудлыг хилцэх одоо ийм чухал ач холбогдолтой уулзалт болох юм аа. За чуулга уулзалт Inspire, Impact, Invest, Урандор одоо оролцогчдод урам зориг өгч, нөлөөллийг бий болгож, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой үр дүн гаргахыг зорж байгаа. За энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэй удирдагчид, бизнес эрхлэгчид, стартапын төлөөлөл, туршлага хуваалцахаас гадна хилцүүлгийн үеэр дэвшүүлсэн санал, шийдлүүд бодлогын түвшинд нөлөөлж, улмаар шин түншлэл, хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын өргөн боломжийг нээх болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байгаа. За Монгол улсад бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 71.3%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж харагдаж байгаа хэдий ч тэдэнд олгогдож байгаа санхүүжилт эрэгтэйчүүдийнхээс дунджаар 25%-аар бага байна гэдэг ийм судалгаа байдаг. Эмэгтэйчүүдийн бизнес ихэвчлэн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн салбарт төвлөрдөг бол эрчүүд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг өндөр хөрөнгө оруулалт шаарддаг салбарт хамгаалдаг. За энэ ялгаа санхүүжилтийн хүртээмжинд ч бас нөлөөлдөг гэж хэлж болно. За олон улсын байгууллагуудын судалгаагаар хэрвээ улс орнууд гендерийн тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23%-аар хүртэл хувиар өсөх боломжтой гэж үздэг. За эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн өрхийн түвшинтүүдийг улс орны эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болдог. Тэдний орлого нэмэгдэхийн хэрээр гэр бүл, боловсрол, эрүүл мэндэд илүүтэй их хөрөнгө оруулалт нь ядуурлыг бууруулж амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувир нэмэр болдгоо. За харин эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй нийгэмд хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүй, авиас чадвар бүрэн илэрхэхгүй, санхүүгийн боломж хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг нь тодорхой байна. За чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тодорхой алхмууд хэрэгжинэ гэж үзэж байгаа. За Монголын 50 аж ахуйн нэгж Wade Fund-аас сангаас одоо 3-аас 30 мянган $30,000 буцалтгүй тусламж авч нийтдээ 1 сая орчим Америк долларын санхүүгийн дэмжлэг одоо бодиттойгоор хүлээн авах юм аа. За мөн гадаад дотоодын 150 аж ахуйн нэгж скватрын талбайд үзэсгэлэн худалдаа гаргаж, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулан, зах зээлээ өргөжүүлэх шинэ боломжуудыг эргэлхийлэх ажил зохион байгуулагдана. За ингэснээр эмэгтэйчүүдийн бизнесийг дотоодын болон олон улсын зах зээлд холбох, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны шинэ суурь тавигдана гэж үзэж байгаа. За энэхүү чуулга уулзалт нь Монгол улсыг бүс нутагт гендерийн тэгш байдлыг дэмжигч, бизнесийн манлайллыг өргөжүүлэгч, хөрөнгө оруулалтын нээлттэй орчинтой улс гэдгийг одоо батлан харуулахын зэрэгцээ олон улсын байгууллага, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг шин шатанд гаргах юм өргөн боломжуудыг нээх болно. Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж, хамтарсан тунхаглал боловсруулан гаргах нөхцөл бүрдөхөөгд хамгийн гол нь оролцогчдын хооронд урт удаан хугацааны хамтын ажиллагаа сүлжээ бий болж, бүс нутгийн хэмжээнд шинэ хөрөнгө оруулалт, хамтарсан бизнесийн төслүүд, шинэ брэндүүд үүсгэх зэрэг ажлууд хэрэгжих эхлэл тавигдана. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нь өөрөө зөвхөн бизнесийн хөгжил төдийгүй улс орны доктортой хөгжил, ирээдүйн хойчийн сайн сайхны баталгаа байна. Тэгэхээр энэ чуулга уулзалт бол зөвхөн мэдлэг, туршлага солилцох талбар биш. Харин хамтын ажиллагааны шинэ гүүрийг байгуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, гендерийн тэгш байдлыг дэлхийн нийтэд бодитоор харуулах чухал алхам болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тиймээс
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолой, санаачлага, бүтээл шийдлийг нэгтгэж Монгол улс болон бүс нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын тулд та бүхнийг энэ чуулганд уулзалтанд идэвхтэй оролцож, хамтдаа урам зориг өгч, бодит нөлөөлөл бий болгож, хөрөнгө оруулалтын шинэ урсгалыг эхлүүлэхийг урьж уриалж байна.